За сайн байцгаана уу? 11 сарын 6 бичлэгээ хийх гэж сууж байна. За тэгээд 11 сарын гарыг ирсэн байрлалуудаа харах юм бол өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар гарсан. Жанвар ордон дээр гарсан. Гэхдээ хилэнцэн орд руу илүү ойрхон шинэ сар гарсан. За тэгээд шинэ сар маань нийтдээ 30 хоногийн хугацаанд энерги нь үргэлжилдэг. За дээрэс нь энэхүү 11-р сард маань Нумын орд руу Лилит энерги өгөн. За бас ангараг гарыг Нумын орд руу шилжиж орсноороо одоо Нумын ордон дээр маш их энергийн бөөгнөрөл төвлөрөлт явагдахаар харагдаж байна. За бас Нумын ордон дээр буд гарыг ухарна. За буд гарыг нь 11 сарын 10-наас 11 сарын 30 хүртэл шилжилт хөдөлгөөнөө ухрах шилжилт хөдөлгөөн хийгээд за тэр хугацаанд буд болон хилэнцэн ордуудыг одоо хоёр ордыг дайрж ухралт хийх нь байна. За тэгээ Кайрон гэдэг гариг маань шарх сорив трамаг өдөртдөг тухайн гариг маань ухарж байгаа. Заавал нэлийн амаргүй гариг ирсэн хөдөлгөөнүүд идэвхжээр харагдаж байна. За тэгээд 11 сарын 20-ны өдөр шинэ сар хилэнцэн ордон дээр гарна. За тэгтээ бас Нумын ордтойгоо маш ойрхон. Тийм учраас Нумын орд руу илүү бас нөлөөлөл үзүүлэх хандлагатай. За тухайн 11 сарын 20-нд гарч байгаа шинэ сар нь хилэнцэн ордон дээр буд гаригтай conjunction үүсгэхээр conjunction гэдэг нь болохоор маш ойрхон. За 1 градус 1 градус дээр огтлцохыг хэлнэ. За дээрэс нь давхар Нептун буюу далайн гаригтай trine үүсгэхээр байна. Trine гэдэг маань болохоор 120 градусын холбоо үүсгэж байгааг хэлж байгаа. Тэгэхээр миний харж байгаа нэлээд амаргүй шинэ сар. За 11 сар маань бас нэлээд амаргүй байхаар байна уу гэж харж байна. За астрологийн хамгийн ихний орд буюу хоньны ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За эрч хүчтэй хоньны ордны хувьд 10 сарын 21-нд гарсан шинэ сар таны амьдралын нууцлаг хэсэг, бэлгийн амьдрал бусдаас нуудаг далд хэсэг дээр гарсан байна. Тэгэхээр та 10 сарын 21-ээс хойш яг 1 сарын хугацаанд өөрийгөө илүү нууцлах, илүү гадаад ертөнцөөс хаах, нуугдах тийм хандлагатай харагдаж байна. За мөн дээрээс нь илүү гүн гүнзгий мэдрэмжийг мэдрэх хандлагатай. За 11 сард Лилит Нумын орд руу энерги өгч эхэлснээр таны хувьд гадаад орон, аялал, виз, за их сургууль гэх мэт зүйлсээр хаалт, боолт, асуудал үүсч болцсошгүй. За мөн дээрээс нь ирээдүгээс айх, ирээдүйд надад юу тохиолдох бол гэх мэтчлэн асуултууд үүсэх магадaltaй. За ангараг гарыг Нумын орд руу орсноор таны хувьд энэхүү 11 сард маш эрч хүчтэй. За нэлээд хөдөлгөөнтэй тийм байх бас хандлага байна. Аялмаар санагдах, эрхчлөөтэй баймаар санагдах. Өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийхийг хүсэх ч юм уу тийм ээ. За бас энэхүү сард маань буд гарын ухралт явж байгаа. Нумын орд болон хилэнцэн орд дээр ухарнаа. Тэгэхээр хилэнцэн орд нь таны хувьд бэлгийн амьдрал дээр таарч идэг. Тийм учраас хүнтэй одоо бэлгийн явдалд орохдоо маш сайн хамгаалалтаа хэрэглэх шаардлагатай. За 11 сарын 20-ны өдөр шинэ сар гарнаа. Тухайн энерги нь таны хувьд ирээдүйд итгэх өөдрөг байдлын хэсэг дээр гарах юм байна. За гэтэл тухайн шинэ сар маань Уранус гэдэг гаригтай эсрэгцээд мөн дээрээс нь далай вантай харилцаа холбоо үүсгэж байгаа. За бас буд гаригтай conjunction гэсэн байдлыг үүсгэж байгаа учраас өөрийн ирээдүйн зорилго төлөвлөгөө алсын хараагаа маш нягхуур, нарийн, зөв тодорхой их. За бас будын ухралтын үеэр залилангийн хэрэг нэмэгддэг учраас болгоомжлоорой. За дараагийн орд маань астрологийн 2 дахь орд Өхрийн ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. 50 дүлгэн Өхрийн орд. За өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар гарсан. 10 сарын 21-ээс 11 сарын 20-ны өдөр хүртэл таны хувьд нэгэн харилцаа, хүнтэй хамтарч ажиллах, гэрээ хийх, шинэ хүмүүстэй танилцах. Тиймэрхүү зүйлсээр маш шинэ энерги, хүчтэй түлхэц орж ирж байна. Тэгэхээр энэ 1 сарын хугацаанд та илүү олон хүнтэй, эвтэй, түнжинтэй байх, хамтран ажиллах шаардлагатай болно. За тэгээ буд гариг маань энэхүү 11 сард ухраад 2 ордыг дамжиж ухран Ном болон хилэнцэн орд. Тэгэхээр таны хувьд 8 болон 7 дугаар хаус дээр чинь будын ухралтын энерги ирж байгаа учраас одоо хүнтэй зөв харилцах, хүнтэй бэлгийн явдалд орохдоо маш сайн хамгаалалтаа хэрэглээрэй. За яг тэр 8 дугаар хаус дээр будын ухралт үйлчлэх нь аливаа нэг бэлгийн замын өвчин халдаах магадлал нь нэмэгддэг.
За бас 7 дугаар хавс дээр бодой ухралт нь хэн нэгэнтэй муудалцах, буруу ойлголцох, хүнд заллуулах магадлалыг бас нэмэгдүүлждэг учраас ажил үйлсээ нэлээд хянуур болгоомжтой хийх ёстой шүү. За 11 сарын 20-ны өдөр шинэ сар гарнаа. Тухайн шинэ сар нь таны хувьд мөнгө, эд хөрөнгө, материал, за дээрэс нь хамтын өмч хөрөнгийн хэсэг дээр гарч байгаа учраас эд хөрөнгө мөнгөн дээр одоо хамтарсан өмчн дээр маш сайн хянуур нухацтай хандвал дээрээ. За тухайн 11 сарын 20-нд гарах шинэ сар маань уг нь маш өөдрөг сар байх ёстой боловч за Уранус буюу Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэл үүсгэж байгаа. Дээрэс нь буд гариг ухарж байгаа. Дээрэс нь Далайн гарагтай бас Трайн гэдэг холбоо үүсгэж байгаа учраас бас нэлээд амаргүй энерги авчрах болов уу гэж таамаглаж байна. За бас Лилитийн байрлалыг харах юм бол таны бэлгийн хүсэл, дур хүсэл маш их нэмэгдэх хандлагатай харагдаж байна. Тэрхүү Лилитийн энерги нь цаашдаа 9 сарын хугацаанд нэг ордон дээр үргэлжилнэ. За дараагийн орд маань астрологийн 3 дахь орд хөгжилтэй Эхрийн орд. Эхрийн ордын мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. Өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар гарсан. Шинэ сар маань 1 сарын хугацаанд үргэлжилнэ. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд ажил, төрөл, эрүүл мэнд, өдөр тутмын аж амьдрал гэсэн хэсэг дээр гарсан. Тийм учраас та энэхүү 1 сарын хугацаанд өөрийнхөө эрүүл мэндэд, ажил төрөлд илүү төвлөрөх, илүү анхаарах тийм хандлагатай харагдчихна. За Лилит номын орд руу энерги өгснөөр та цаашлаад 11 сараас эхлээд 9 сарын хугацаанд ганцаардах, хэн нэгнээр дутах, хэн нэгнтэй хамт баймаар санагдах, үерхмээр санагдах тэр мэдрэмжүүд маш хүчтэй оргилж нэмэгдэнэ. За бизнесийн түншлэл дээр баг зэрэг асуудлууд, токсик харилцаа, онцгой зүйлүүдтэй учрах магадaltaй учраас болгоомжлох хэрэгтэй. За энэхүү 11-р сард маань ангараг гараг номын орд руу орно. Ер нь номын ордон дээр маш олон гаригууд энерги өгч эхлэх гэж байгаа. За номын орд нь мэдээж таны хувьд 7 дугаар хаус буюу нэг эсрэг харилцаа, тантай харилцах, хамтрах хүмүүс. Тэгэхээр тухайн энергин дээр нь буд гариг ухрах хөдөлгөөнийг явуулах гэж байгаа учраас хэн нэгэн заллуулахаас сэрэмжлэх хэрэгтэй. Хэн нэгэнтэй үл ойлголцох, муудалцахаас сэрэмжлэх хэрэгтэй. За янз бүрийн бизнесийн харилцаа, шинэ бизнес эхлүүлэхээс хойшлох. За мөн дээрээс нь 11 сарын 20-ны өдөр шинэ сар гарнаа. Тухайн шинэ сар нь Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэж байгаа. Маш олон гаригуудтай энергийн харилцаа холбоо үүсгэж байгаа. Энэхүү сар маань нэлээд амаргүй сар. Маш олон хүнтэй буруу ойлголцох магадaltaй, өөрийгөө зөв буруугаар ойлгуулах тийм магадaltaй, тийм энерги ирж байгаа учраас нэг эсрэг нэг харилцаа холбоон дээр маш сайн зөв зохистой одоо арга хэмжээ авал дээрээ. За сугар гарыг таны ажлын хэсэг, эрүүл мэндийн хэсэг дээр орж байгаа учраас энэхүү 11 сард маань таны ажил бол эрүүл мэндийн хэсэг харьцангуй хамгаалагдсан тийм байралд харагдж байна. Дараагийн орд маань астрологийн 4 дахь орд Өрөвч зөвлөн Мэлхийн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар гарсан. Тухайн энерги нь таны хувьд хайр дурлал, романс, үерхэл, нөхөрлөл, үр хүүхэд амьдралаас кайф таашаал авах хэсэг дээр гарсан байна. Тэгэхээр энэхүү 1 сарын хугацаанд та илүү амьдралтаа өөрийгөө баясгах, таашаах, өөрийнхөө дотоод inner child хүүхдийг хөгжөөх тийм шаардлагатай. Бас илүү хөгжилтэй сар байхаар байна уу гэж харж байна. За 11 сард Лилит номын орд руу энерги өгч эхэлснээр таны хувьд эрүүл мэндийн, ажил төрөл гэх мэт сэдвүүд дээр хэн нэгэн хүнтэй муудалцах, токсик харилцаанд орох магадaltaй. За тухайн Лилит нэг ордон дээр 9 сарын хугацаанд шилжилт хөдөлгөөний хийдгээ. Энэхүү 11 сард маань номын ордон дээр маш олон гаригууд төвлөрөл үүсгэж байгаа, маш олон гаригууд энерги өгж байгаа. Дээрс нь бууд гариг номын ордон дээр ухарч байна. За таны хувьд болохоор 6 болон 5 дугаар хаусууд дээр чинь бууд гариг ухрах юм байна. Тэгэхээр та хэн нэгэнд одоо заллуулахаас болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа ажлын газрын хүмүүстэйгээ үл ойлголцох, муудалцах, заллуулахаас болгоомжлох. За тэгээ 5 дугаар хаус дээр ярих юм бол өөртөө тийм худалч худлаа ирдэг хүмүүсийг үерхэл болзоо хайр дурлал дээр татаад авах магадaltaй байгаа. За 11 сарын 20-ны өдөр шинэ сар гарнаа. Тухайн шинэ сар нь бас маш олон сайн муу гаригуудтай холбоо сүлбөө үүсгэсэн тийм сар байгаа. Тэр 11 сарын 20-ноос хойшоо гахаад 1 сарын хугацаанд та өөрийн ажил төрөл, эрүүл мэнд гэх мэт зүйлсийг маш сайн одоо зохицуулах, ямар нэг асуудал гарах юм бол зөв арга замыг хайж олох шаардлагатай гэж харагдаж байна. За тэгээ сугар гарыг таны 5 дугаар хаус руу орсноор та хайр дурлал дээр илүү тийм үзэсгэлэнтэй гой хүмүүсээ татах магадaltaй. За тэгээ дараа сар амжилгаарай дахиж уулзъя.
За дараач урд маань астрологийн 5 дугаар орд өөртөө итгэлтэй арслангийн орд. За арслангийн ордын мандал нар сартай хүмүүс манай хараарай. За өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар гарсан. Тэр нь таны хувьд гэр орондоо илүү цаг зарцуулах тийм шаардлагатай энерги авчирч байна. 10 сарын 21-ээс 11 сарын 20 хүртэл тухайн энергийг үргэлжлэнэ. Илүү гэрсэг өөрийнхөө комфорт зон тогттой байдалтай илүү удаан байх сонирхолтой. Тийм байдлууд ажиглагдах болно. За энэ 11 сард маань Лилит Нумын орд руу энерги өгснөөр цаашлаад 9 сарын хугацаанд таны хайр дурлалын энерги жоохон хаагдаж богдох магадaltaй. Хайр дурлал үерхэл дээр найз залуу найз бүсгийн хувьд илүү тийм токсик, тийм романсын харилцаанд орох магадaltaй байна. За бас энэ 11 сард маань ангараг гариг Нумын орд руу шилжиж хөдөлгөөний дээрээс нь бууд гариг ном болон хилэнцэн ордыг дайрч ухрах хөдөлгөөнийг хийх гэж байгаа. Тийм учраас таны хайр дурлалын асуудлууд нэлээд их хөндөгдөх. За X чинь амьдралд чи эргэж гарч ирэх магадлал бас нэмэгдэж байна. За мөн энэ 11 сард маань сугар гариг таны гэр орны хэсэг рүү орно. Тэгэхээр та гэрээ гоё тохижуулах, гэртээ шин тавилан авдаг ч юм уу тийм ээ. Гэртээ илүү анхаарал хандуулбал бас зохимжтой харагдлаа. За 11 сарын 20-ны өдөр шинэ сар гарнаа. Бас тэгээд 11 сарын 20-оос 12 сарын 20 хүртэл одоо 1 сарын хугацаанд тухайн энерги нь ямар энерги ирэх вэ гэхээр тухайн шинэ сар нь бас нэлээд олон гаригуудтай холбоо сүлбээ үүсгэж байгаа. Таны өөртөө итгэлтэй байдал, үр хүүхэд, өөрийн хобби, гэх мэт зүйлс хайр дурлал, романс нэлээд ганхаж, шинжлэлт орж магадгүй шүү. За ялангуяа арслангийн ордны мандалттай хүмүүст хэлье. Хайр дурлалын хэсэг дээр бууд гараг ухарснараа худлаа ярьдаг, хулгай хийдэг ч юм тиймэр хүмүүсийг бас татгаадах магадaltaй байдаг. За дараачаар маань астрологийн 6 дахь орд ажилсаг охины ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар гарсан. Тухайн энерги нь 11 сарын 20 хүртэл үргэлжилнэ. За танд ямар хөө энерги авчирч байна вэ гэхээр илүү таны бодол сэтгэхүй хөгжүүлсэн, шин зүйл сурсан тийм сар үргэлжлэх болов уу гэж харж байна. За тэг мөн дээрээс нь таны бодол сэтгэлгээ, ахан дүү харилцаа холбоон дээр чинь сугар гариг ээлтэй энерги өгч байна. Тийм учраас та энэ хүү сард илүү ахан дүүстэйгээ сайхан харилцаатай. За мөн дээрээс нь аливаа нэг зүйлийг сурч мэдэх тийм бололцоо илүү нэмэгдэнэ. За энэ 11 сард маань тэр чигтээ Нумын ордон дээр маш олон энергийн бөөгнөрл үүсэх хандлагатай харагдаж байгаа. За тэгээ бууд гариг маань Нумын ордон дээр ухарнаа. Тэгэхээр Нумын ордон таны хувьд ямар энерги байдаг вэ гэхээр гэр орны харилцаа, гэр бүл аав ээж өвөө эмээ тийм ээ. Тийм цусан төрлийн харилцаа гэлтэгжээдэг. Тухайн хэсэг дээр ухарчхаараа гэрийнхэнтэйгээ муудалцах гадаа хандлага бас байдаг. За муудалцах юм аа гэхэд илүү үл ойлголцох ч юм уу тийм ээ. Гэр оронтой холбоотой ямар нэгэн тийм үл ойлголцол бүглөөс үүсч болзошгүй. За 11 сарын 20-ны өдөр шинэ сар гарнаа. Тухайн шинэ сар нь бас маш олон гаригуудтай эсрэгцэл, хамтран холбоос үүсгэх тийм хандлагатай харагдаж байгаа. За миний хувьд тухайн шинэ сарыг харахтаа бас нэлээд амаргүй сар байна уу гэж харж байгаа. Тухайн шинэ сар нь бас л таны гэр бүл дотн байдал, таны тухтай тавтай байдал дээр ганхалт үүсгэж магадгүй болзошгүй харагдаж байгаа. За мөн энэ 11 сард маань ангараг гариг таны гэр бүлийн хэсэг рүү, сэтгэл зүйс рүү орж уурсаас илүү тийм ааштай. За дээрэс нь гэртээ маш хөдөлгөөнтэй ирч хүчтэй байх тийм хандлагатай харагдаж байна. За тэгээд дараа сарын бичлэгээрээ дахиж уулзъя. Түр баяртай. За дараач орд маань астрологийн 7 дахь орд үзэгсэлэнтэй жинлүүр орд. Жинлүүр ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар хилэнцэн ордон дээр гарсан. За шинэ сарын энерги маань цаашлаад 1 сарын хугацаанд үргэлжлээд 11 сарын 20 хүртэл үргэлжилнэ. Тухайн энерги нь таны хувьд мөнгө эд хөрөнгө орлогын их үүсвэр материалын хэсэг дээр гарсан учраас яг 1 сарын хугацаанд илүү тэр мөнгөтэй холбоотой материалтай холбоотой зүйлсээр илүү ач холбогдол өгнө. Эсвэл шинэ утас авдаг ч юм уу тийм ээ. За тэгээд энэ 11 сар маань тэр чигтээ Нумын ордон дээр маш олон энергийн бөөгнөрл үүсч харагдаж байна. За будын ухралт Нумын орд болон хилэнцэн ордыг дайрч хурнаа. Тэр нь таны хувьд ямар энерги үзүүлэх вэ гэхээр төрсөн ах トゥ байдаг бол үл ойлголцох магадaltaй, муудалцах магадaltaй.
За бас дээрэс нь өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй байх, өөрийнхөө бодож исэн зүйлийг бусдад хэлэхдээ арай буруугаар гаргацдаг ч юм уу. Тиймэрхүү энергиуд бас анзаарэгдэх магадaltaй. За бас номын орд руу ангараг гараг орж байгаа харагдчихна. Тэгэхээр та энэхүү 11 сард маш тийм өөрийгөө илэрхийлэх хүсэлтэй, илүү яриасаг. За сөрөг талаар ярих юм бол хүнтэй муудалцах, маргалдах тэр энергиуд бас үүсэх магадaltaй. За бууд гараг маань ухарсаар байгаа хилэнцэн орд руу орсноор та санхүүгийн тал дээр илүү тооцоотой, зөв тооцоотой ажиллах шаардлагатай. За 11 сарын 20-ны өдөр шинэ сар гарнаа мөн. За шинэ сар маань бас ахаал 1 сарын хугацаанд үргэлжилнэ. 11 сарын 20-ноос 12 сарын 20 хүртэл тухайн шинэ сар маань маш олон муу сайн гаригуудтай харилцаа, холбоо, сүлбээ үүсгэж байгаа. Тийм учраас мөн л таны IQ, бодол сэтгэхүй, ахын дүү, хамаатан садантайгаа харилцаа холбоон дээр ганхалт, долгион үүсч магадгүй шүү. Тэгэхээр энэхүү 11 сар маань тэр чигтээ харилцаа холбоонд суурилсан сар байна уу гэж харж байна. За дараагийн орд маань астрологийн 8 дахь орд нууцлаг хилэнцэн орд. Хилэнцэн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар гарсан. Тухайн шинэ сар нь цаашлаад 1 сарын хугацаанд 11 сарын 20 хүртэл танд ямар энерги авчирч байна гэхээр та илүү өөрийнхөөрөө байх ёстой. Илүү өөртөө итгэлтэй байх ёстой. Тийм энерги авчирч байна. За мөн дээрээс нь энэхүү 11 сард маань сугар гараг хилэнцэн орд руу буюу таны орд руу орох учраас та илүү гадаад төрхөндөө анхаарах, гож гоодох, гоо зүслэнгээ нэмэгдүүлэх тэр энергиуд нэгдэж үүж байна. За тэгэд энэхүү 11 сард маань бууд гараг ухрах хөдөлгөөний хийн. Ер нь номын ордон дээр маш олон гаригууд шилжиж хөдөлгөөн энергиудээ өгж эхэлж байгаа учраас номын ордон таны хувьд мөнгө төгрөг эд хөрөнгийн хэсгээ удирддаг. Мөнгө орлого эд хөрөнгө дээр маш тооцоотой зөв зохицуултыг шаардлагатай тийм энергиг харуулж байна. За 11 сард маань ангараг гарыг бас номын ордон дээр шилжиж хөдөлгөөн хийж орж байгаа харагдаж байгаа учраас маш үрэлгэн байх хандлагатай харагдаад байна. Тэгэхээр санхүүгээ маш сайн зохицуулах шаардлагатай тийм энерги 11 сард харагдаж байна. За орлого зарлага маш зөв зохицуулах шаардлагатай тийм ээ. Таны бодж ирснээс их мөнгө гараа авчдаг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү энергиуд харагдаж байгаа учраас та өөрөө мэдээд зөв зохицуулт хийх шаардлагатай. За 11 сарын 20-ны өдөр мөн л ялгаагүй шинэ сар гарна. Тухайн шинэ сар нь бас таны мөнгө эд хөрөнгийн хэсэг дээр чинь донцлогоо долгионы авчирж байгаа. Тэгэхээр 11 сарда та өөрийн мөнгө орлогын их усүрээ маш нягт зөв тооцоогоо сайн гаргах шаардлагатай гэдгийг дахин сануулъя. За лилит ордоо сольж орсноор цаашлаад 9 сарын хугацаанд таны материалын хүсэл шунал илүү их нэмэгдэх, илүү мөнгөтэй болох орлогоо нэмэгдүүлэх тэр хүсэл маш их нэмэгдэх болно. За дараагийн орд маань астрологийн 9 дахь орд азтай одтой өөдрөг номын ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар гарсан. Тухайн энерги нь таны хувьд цаашлаад 1 сарын хугацаанд тийм ээ 10 сарын 21-ээс 11 сарын 20 хүртэл маш нойр хүрэх, ядрах, амармаар санагдах, гэртээ унтмаар санагдах. За тэгээд нэг тийм ирээдүгээс айсан, төөрөлцсөн мэдрэмжийг авах магадaltaй тийм энерги харагдаж байна. Тэгэхээр та энэ хугацаанд бясалгалаа сайн хийх хэрэгтэй. Өөрийнхөө сүнсийг хооллох, тэжээх шаардлагатай. Зүүд нойроо маш сайн манах шаардлагатай тийм энерги харагдаж байна. За 11 сард номын ордон дээр маш олон гаригууд энерги харагдаж байгаа учраас таны хувьд маш идэвхтэй энергиуд ирж байна. За тань дээр бууд гариг ухарч байна. Тэгэхээр бууд гаригийн ухралтанд та хэн нэгнийг хуурах, заллах, худлаа ярих магадлалуудыг бас нэмэгдүүлээд өгчдөгөө. За мөн дээрээс нь ангараг гариг таны орд руу орсноор та маш их эрч хүчтэй. За уур бухимдалтай байх хандлагатай байгаа тул уураа зөв зохицуулах шаардлагатай тийм ээ. За мөн 11 сард маань сугар гариг таны 12 дугаар хаус руу хилэнцэн орд руу энерги өгснөөр зүүд нойр илүү зөнтэй болох биелэх. За тэгээд амралт цовлилт явуул бас маш тохиромжтой тийм цаг үе байна уу гэж харж байна. Өөрийнхөө сүнсийг хооллох, энергиэд цэвэрлэх тийм цаг үе байна. За 11 сарын 20-ны өдөр нэлээд амаргүй шинэ сар гарна. Тухайн энерги нь маш тань дээр маш хүчтэй энерги өгж гарч байгаа учраас амьдралд ямар нэгэн тийм шинжлэлт, ганхалт, төсөөлөөгүй зүйл тохиолдох боломжтой тийм энерги ирж байна. Тэгэхээр та өөрийгөө маш сайн бариараа сэтгэл зүгээ тайван байлгаад амьдрал ямар ч саа дотор сойролт ирсэн илүү эргээр хүлээж аваарай гэж хүсэж байна.
За тэгээд Кайрон хоньны ордон дээр ухрах хөдөлгөөнөө хийж байгаа учраас хайр дурлалын асуудлууд жоохон бүтлгүүдэх тийм хандлагатай харагдаж байна. За дараач орд маань астрологийн 10 дахь орд зорилготой, амбицлог, материйн ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар гарсан. Тухайн энерги нь 1 сарын хугацаанд үргэлжлээд 11 сарын 21-ээс 11 сарын 20 хүртэл таны найз нөхөд танил талын энерги шинжлэгдэж шинэ олон танилтай болох. За найзуудтай гадуур зугаалгах, сэнгийн партинд явах ч гэдэг юм те илүү олон хүнтэй эсвэл хамт олонтойгоо илүү байх шаардлагатай тийм цаг үе харагдаж байна. За тэгээд 11 сард маань Лилит болон Буд гариг номын ордон дээр энерги өгснөр за буд гариг маань бүр ухарж байгаа. За ангараг гариг бас номын ордон дээр очиж номын ордор маш олон гаригуудын энерги өгч байна. За тухайн энергиуд нь таны хувьд илүү амрах, ядрах тийм жоохон ирч хүчээ алдах ч гэдэг юм те тиймэрхүү энергиудыг бас үзүүлж магадгүй. За нэг тийм үе байдаг ч тийм ээ унтаад нойр хандгүй ч юм уу тийм бас байх боломжтой. За тэгээ тухайн буд гаригийн ухралтын энерги нь номын ордноос хилэнцэн орд руу шилжсэн хоёр ордыг дамжсан ухралт байгаа. За хилэнцэн орд руу ном ухрах үед таны хувьд найз нөхөд хамт олонтойгоо үл ойлголцох, буруугаар ойлголцох тийм магадлал бас нэмэгдэж байна. За тэгээ суур гариг маань хилэнцэн орд руу энэ 11 сард орно. Тэгснээрээ таны хувьд хамт олонтойгоо байхад бас илүү тохиромжтой, тогтун, тайван тэр гоё мэдрэмжийг мэдрэх бас боломжтой бас тийм тал бас байгаа. Астрологийн гаригууд маань ерөнхийдөө бол сайн муу энерги 50-50% ингээд холилдоод байж идэг. За 11 сарын 20-ны өдөр шинэ сар гарна. Тухайн шинэ сар нь нэлээд донцлоготой, дөргөнтэй тийм сар гарах магадaltaй харагдаж байгаа. Маш олон гаригуудтай сар маань ингээ холбоо үүсгэж байгаа. Тухайн энерги нь таны хувьд зүүд нойрны энергийг 70 тухамсрыг 50 байлгахгүй нэлээд хөндөх магадaltaй байна. За дараач орд маань астрологийн 11 дахь орд найз нөхөд олонтой хумхаа ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 10 сарын 21-ний өдөр шинэ сар гарсан. Тухайн энерги нь 11 сарын 20 хүртэл нийтдээ 1 сарын хугацаанд үргэлжилнэ. За тэр нь таны хувьд ямар энерги авчирч байна вэ гэхээр илүү амбицлог, ажлын төлөө, өөрийнхөө зорилгын төлөө энерги зарцуулах тийм шаардлагатай тийм энергиудыг өгчнө. Хичээх юм бол өөрийн зорьсон зорилго амбицтай хүрэх боломжтой тийм сар нэгдэж байна. Яг тэгэхээр мөн дээрээс нь суугар гариг таны зорилгын хэсэг рүү энэ 11 сард маань шилжиж хөдөлгөөнө хийж байгаа харагдаж байна. За энэ 11 сард маань номын ордон дээр маш олон сайн муу гаригууд зэрэгцсэн энерги өгч байгаа. За мөн дээрээс ном болон хилэнцэн ордон дээр буд гариг ухрах хөдөлгөөнөө хийж харагдаж байна. За тэгээ тухайн энерги нь таны хувьд хэн нэгэнтэй үл ойлголцсон. Ялангуяа хамт олон маш олон хүний дунд найз нөхөдтэйгээ ч юм уу тийм ээ үл ойлголцох тийм магадaltaй. За тэгээд ангараг гариг номын орд руу орсноор таны хувьд илүү олонтой нөхөрлөх, олонтой байх дуртай байх тэр энергиуд бас нэгдэж байна. Маш эрч хүчтэй тийм найз нөхдөр та өөрийгөө хүрээлүүлнэ. За нөгөө буд гариг маань ухарсаар номын ордноос хилэнцэн орд руу орохдоо таны хувьд ажлын дарга захирал босстойгоо бас жоохон үл ойлголцох, маргалдах тийм энерги бас авчрах магадaltaй шүү. За 11 сарын 20-ны өдөр мөн адил шинэ сар гарна. За шинэ сар гарснараа ахаад 12 сарын 20-ны өдөр хүртэл энерги хадгална. За тухайн 11 сарын 20-нд гарах шинэ сар нь маш олон гаригуудтай сайн муу холбоос үүсгэж байгаа нэлээд амаргүй шинэ сар байна уу гэж харж байна. Тухайн шинэ сар нь таны хувьд найз нөхөд хамт олон дээр донцлогоон чичиргээ үзүүлэх магадaltaй харагдаж байна. За дараач орд маань астрологийн хамгийн сүүлчийн орд буюу хүнд тустай загасны орд. Өөрөвч зөөлөн загасны ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 11 сарын 20-ны өдөр шинэ сар гарсан. За шинэ сар гэдэг маань цаашлаад 1 сарын хугацаанд энерги хадгалаа үргэлжилж байдаг. За тухайн энерги нь таны хувьд 11 сарын 20-ны өдрийн хүртэл илүү өөдрөг ирээдүрүү тэмүүлсэн өөрийн зорилготой маш тийм гоё сайхан энерги авчирч байна. Магадгүй та гадаад руу аялъя гэж бодож исэн бол гадаад руу аялдаг ч юм уу, шинэ сургуульд орё гэж бодож исэн бол ордог ч юм уу тийм ээ. Тиймэрхүү энергиуд маш нэлээд нээлттэй. За эсвэл бас өөр улс орн руу виз хүсэх юм бол гарах магадлал нэлээд өндөр байна. За мөн дээрээс суур гариг энэхүү 11 сард таны 9-р хаус буюу
аялал жуулчлал, одоо гадаад орон, өөдрөг байдал гэх мэт энергиудыг, азтай байдлуудыг нэмэгдүүлж өгч байгаа учраас та бас нэлээд тийм өөдрөг сайхан энерги мэдрэмж авах магадaltaй. За энэхүү 11 сард манд бууд гарыг ухрах хөдөлгөөнийх нь урах хөдөлгөөний хийхдээ 2 ордог дайрна. Ном болон хилэнцээ орд тийм ээ. Тэгэхээр таны хувьд энэхүү энерги нь за ажлын дарга захирал одоо өөрийн албан тушаал танаас том албан тушаалтай хүмүүстэйгээ жоохон үл ойлголцох, муудалцах тийм магадлал бас харагдчихна. За тэгээ Лилит бас номын урд руу бас нөлөөлөл үзүүлнэ. Тэр нь бас та өөртөө илүү токсик захирал босс даргуудыг, ахлахуудыг татах магадaltaй бас харагдаж байна. За тэгээ 11 сарын 20-ны өдөр шинэ сар гарна. Тухайн шинэ сар нь Тэнгэрийн ван гарагтай эсрэгцээд бууд гар ухарж байгаа бууд гарагтай конжункшн хийгээд зас 70 ван гарагтай трайн 120 градусын одоо холбоог үүсгэж байгаа учраас нэлээд амаргүй шинэ сар гарах бас хандлагатай. Тэр нь таны хувьд бас мөн ялгаагүй дарга захирал босс зориг одоо тэр дээд албан тушаалтнуудтайгаа муудалцах бас үл ойлголцох ганхах магадлалыг бас нэмэгдүүлж өгч байна гэж харж байна. За тэгээд энэхүү 11 сарын 6 бичлэгээ өндөрлүүлж байна. Та бүхэн асуулт байх юм бол сонирхсан зүйл байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Би өөрт ирсэн комментуудыг базаад нэг болоод бичлэг болгоо оруулцдаг шүү. Та бүхэн асуулт хариулт гэсэн бичлэгнүүдийг бас үзэж болно.